지름 붙이고 дломзон хавлам одоо өөрийн утгаас ингээд морлоод морлоод классын диваажин гэдэг газар барчин дамжаа барчин гэдэг дуусгаад хоёр жилийн одоо 6 хийдэд очсон. Барчин дамжаа гэдэг байсан байна. Тэгээд эндээс нь одоо ямар багштай уулзсан зүйлэн даа багштай уулзаад тэгээ номготтой хөтлөсөн гэдэг бол одоо ингээд энэ үлгэрийн ингээд хэдэн даа багшд 1349 1412 талсан төрийн тол одоо үетэйчи баг кодон божидэн дэний би тийчтэндэ мэбэ лама зөвөн запа энэ өгөхлөрэн хэдэн даа багш минь болоо бодломдон кавар одоо багш тусцлахын ухаанууд тэгээд түүжлийн одоо үүжлийн анаас авших номыг хөтөлбөр тэгээд намын ухаан нарийн ухааны одоо энэ чинь 17 бандтай юм уу хэрэгтний айлдвархийн зан үйл системчлэг нь болоо өртөн болоо тасрал бүхий хөтөлсөн одоо тийм их одоо ерөн бүчигч багт болоо багтламж каваламд болоо багш нар болоо олон багш 30 багш байгаа тэр хамгийн гол одоо хоёр багш нь болоо нэг нь чөлөөд өрөн бүчиг багш болоо багаас хийсэн багш энэ болоо нөгөө багш нь болоо долоос тэрээд ичимсэн багш нь болоо жижигэн даваа багш энэ багш нь болоо төвжил болоо хоосон ч нарын юу тусахын ухааны болоо ягтул бүрхтэлсэн мэрэгшсэн багш нь болж байгаа. Тэгээд бол энэ багш минь багшаасан болоо одоо ингээд ном бүртэж байгаа. Одоо чөлөөний 5 батны гомбонцоо төшөөлөө номыг бүртээд тэгээд дуусна дараа умаач багтуужилийн одоо энэ чинь 17 байтад балдан даваа зохиоламын умаач когт төвөж орох ном байгаа. Тэр номын одоо умаач хишбас саржигсан гэдэг нэ сонсон бигүн бодлом зовоолом гэдэрэн даваа багшаасан сонст. Тэгээд тэр нь бол янз бүрийн олон ухаан бэргэд их мэрэгсэн гэдэг. Тэр нь ямар газрын гон жанчсан мөвсүүд бол яглаас басаа ойрхон газар талаараа тэнд бол сонсон газар орнууд тийм байгаа. Тэгээд тэр уултан бол одоо гээд анх одоо омбо күндэгт сан замбэн үтли альтсан бахонд мэдэн ламын омбо күндэгт номыг бол гүчт сонсон байдаг. Тэгэлэр эдгээр номууд дандаа борчорын ном энтхийн олон бандтагийн сонсон номууд болохоор нэрүүд нь чухал монголоор одоо би хэлж мэдэхгүй юм байна. Тэгээд төвдөрийн нэгслэр бас танаас ойлгохгүй ийм нэг асуудал байна. Тэгээд энэ бол бас гээд чорын ном үчгүй хүн бол шилэн бас нэг тодорхой биш. Тэгээд чадвар танарын дээр сахар твшин одоо тосон томын бодломын намтар цэдэх одоо би бол бодломын ажлууд ярьчаангүй төвдөрөө барчин дуусгаад одоо омын ном одоо төвжлийн ном суралцах тус сонирхлын ухаан суралцах юм цаг үед тондон бас өөр ямар багшаас болоо ямар номыг хүртэж байна гэсэн тийм одоо гол гарч байгаа. Эдгээр номууд ингэ хүртэж байгаа гэж маш чухал байгаа. Энэ бол одоо хамгийн одоо анжуурын гişмэтийн тийм номууд бол төлхөр мэтийн тийм номууд одоо ховор ойлгох бэлэг үгэн дээр нэг үг цаавар утгах нь маш гүнзгий байдаг номууд учраас болоо энэ нэг бол чухалч болоо ингэ суралцж байгаа шүү. Энэ бодломдон каваламын болоо тэгээд болоо суралц цагийн болоо манайд явах юм бол амар хорхон их одоо мэрэгдийн тийм одоо үүтэй ийм одоо ном байгаа шүү. Тэгээд энэ одоо төвжлийн ном үзээд тэндээс нь одоо анхаарал одоогийн байдаг насагийн газар болов насагаас одоо хоошоо хөө зангаар education гэжтэй тийшээ одоо замд болов ямар газар гэхээр донжуучин ядун гэдэг хэд байгаа. Одоо юу нэ жашилэн бүр замд тэр хийдэд очиад марлаад Бордогийн тамжигдаа жуа тишангийн тамж брэндэн банжунигийн энэ наман бордоогоос тамжигдсан өөрөг бодмөрийн дэрэг тийм хог арчномыг хүртсэн байдаг.
Тэгээд эндээс нааш ингээд одоо ордон юулын болсон би гүн тэгээд үений замшиг гэхээр одоо юулын болж одоо асаас хашаа ташлан гэдгийг хөөцөн гэдэг одоо зан гэдэг юм байна. Тэгээд ярилам шэзэн гэдэг хийдэг очих мэрлээд болов тэгээд болов Монбат жишээ мад чимжлсаны тэндус ном сонсоод тэний тэр үйлдэн захаалаас яваажиндан мэрлээд яваажинаас нь цаашаа болов Герман гэдэг газар одоо ласад яваагүй хүн болоос мэдгүй ласаас бол ласын дээр доо хийдэж мэдээжтэй дандаа бүр түүд нэр одоо тэр ямар нэрээр дууддгийг нэр мэдгүй байна тэгэхээр шууд ингээ тэгээд л одоо цэвэд л одоо ласаас одоо төсвийн хөөцөөс ласаал мөрлөөж ласагийн яваачин гэдэг газараас мөлчөөд яваачнаас ус нэг одоо нэг журмуулан гэдэг тэр газар нь яваачнаас нэг одоо цэвэд машинаар явах нь 2-3 цаг явах хүртэх журмуулан гэдэг газар дээр хийдэг мөрлөөл тэр үнэ одоо хамбо гавшиг болсол гэдэг хүн бол маш одоо Винамитийн ном бол зодод бол маш одоо мэрэгчсэн хөндөр настай тийм зам байгаа тэр намаас юу сонссон би гүн анх одоо Винамитийн төлөвд хамбтын Винамитийн схасарын ёс хамбагшин дэлгүү ямар гэсэн ягт одоо үлсэндээ сонсоод тэгээд дүнтэй таваа гэдэг бол 17 бадтайгийн зохиосон яндаа шигжаа тийм зохиосон Винамитийн үндэс сөрөгтэй ном бол одоогийн ганжирын цасаар болов бараг 150 цасгийн хот ном байгаа. За үндэс нь тэр номын тайлбар тэр үндэс номын болов бодломтон кавар өдөр одоо ганжирын цасаар болов 17 цастай цэжүүдэн мачгаар төлөөсөн юм. Өдөр одоо бид ганжирын том одоо өдөр үзэн тэр ганжирын цасаар одоо 17 цасны өдөр тасралгүй. Тэгэхээр завсраа өөрөө амжилсан бичлэгэн бишин тэгээд өөрдөө бас багш нартай хичээлд явна. Тэгээд завсралтан бас ингээд өчнөө их олон юм. 17 цас гэдэг ном бид одоо 17 цас нэг цас ном хийж гэлэхгүй байгаа шүү дээ ийм ухаан. Ийм одоо төлөө мачгаар гэдэг одоо чийжлээд тэгээд одоо тэр үедээ тэгээд одоо чийжл тэгээд одоо маш одоо чийжлээ тэгээд одоо Жумонгийн тэр хийдэг болов ингээд бол бэлэг баримтын ном амжтай хорол марлаад бол бэлэг баримтын ном одоо ширээний бүгжтэй тэр нэг амжт бол бодломтон каалан болов бэлэг баримтын ном амжт олон номнор ингээд амжт хамтдаа амжаад тэгээ хаасан цэнэр багтээ бичлэг хийгээд хамаг дуу хадвал чимээгүй мэддээд тэгээ нэг бичлэгсэн гараад ирсэн хэд хоролт гадаалаад хараад болов одоо гонерны дугуйчлан биштэй цэвэл хийдэг. Хорол айлч тараад таны ингээд энэ дэр бичлэг хийж би таны сэргийггүй та ингээд суужсэн байх. Өөрөө бол тэр үсто энэ төлөв бичлэг болов хоосон ч нэр бичлэг юм болов одоо төвдөд болов жанах хашин гэдэг хашин тийм хоосон юм бэкхүй хоосон үжилдэг тийм үжилийг бичлэг болсон. Тэр үеийн тэгээд өөрөө бол энэ бичлэг суугаад бол нэг цагаар ингээд сэтгэн төлбөргээд тэгээд одоо хөдөлгөөн цагаар ингээд сувчин бичлэг сувчин шүү дээ. Энэ нь чинь үжил мөн үү биш байна гэдэг бол олон жил үргэлж шинжил суулдаг. Тэгээд дараа нь болоо ламаа муу багштай найлтгаад гэдэг миний юм юу гэдэг маш их найлтгах чиний энэ чинь хоосон ч тэр үжил биш байна. Хоосон ч нэг үжил болох та болоогүй байна. Олон буян үлдэд тэгээд бол ялангуяа нагарч үнэгийн төв жилийн 6 ном тэрүүнээс өгөн санжижийн бота балета гэсэн ном бол саамших болоо тэгээд одоо утгүй нэглүү утгүй та одоо хаалт чимэр мэднэ наач нь бол чимболоо хаалт чимэрийн үжил биш байна гэдэг бол өөртөө болоо ингээд тайлбарлаж байдаг. Тэгээд бол энэ ном одоо ингээд үзээд ингээд тэр үс төвдөд бол одоо хамгийн одоо өндөр хэмжээтэй тийм бичлэг намдуураг бод хамтлагны санжижимийн төлөвлөсөн хэлэлөө энэ бол одоо юужрох мото нэжрох хүмүүс бол бичлэг хийх ном нь бол энэ мэтрүүсэн бол их одоо өндөр
тийш гарсан гэдэг бол тийм яриа байдгаар хүмүүс одоо богдоломж хаалмж ийм эрдэмий төрсөн байна гэж тэгэлэн тэр нь бол одоо хоосон чанар үгүй биш болохоор тэгээд бол Nissan шинжлэх ерөнхий болцох учраас эдгээр бичлэг хийгээд нэг үрдэн тусахгүй юм байна гэсэн үг одоо өөрийн багш замаамаар мэшрхэн шууд л мэшрхэн уулзах тийм юу болоогүйсэн цаг үед байгаа тийм байгаа. Тэгээд бол энэ дээр бол ном айлтсан маш чухал энэ дээр бол динамик юм бол өстой үеийн динамик юм бол ухнашны одоо яг ламхон ховрох гэсэн хүнээс хасвар хэд орон ямар хөө байдал төр байх ариун цэвэр явдал мөрийн талаар маш нягт нарийн энэ дээр бол би тийм бодолтой өөрөө байхгүй нэг ганц бурхан дэвшиг байдаг бос одоо ямар мянган самбархан уу ямар арай бол мэшэр юуны гэхтэй ийм учраас ингэж ярих хэрэгтэй гэдэг бол тайлбарлах тийм ч ирэх байдгүй динамикийн ёсол маш чухал нандгсан тийм ном байгаа. Тэгээд төлөөр бол төлөвч бол одоо өөрийн бие хийсгэлээр номдох гэсэн үг. Бодхон дараа бол яг тэр энэ динамикийн одоо энэ төлөвчийн номыг суралцах юм бол маш одоо өөрийн явдал мөр одоо нэг өдрийн амьдрал зам уул бүгдийг анхаард одоо өөрийн биенээс бол буруу юм байна. Бүгдээ ойлгох одоо өөрийн самаараа яасах уу бодисоплана самаар нууц таны самаар юм уу хаалт туссан аваар гэлэн хүмүүс 253-аас яасах өөр нэгээр авч туссан ийм учраас ингэсэх болсон ийм шалтгаанаас болоо өгсөн гэдэг бүгдийг нягт тайлбард ийм учраас ийм ач тустай шүү гэсэн түүний одоо ач тусын юм гаргадаг ийм учраас яагаад гэдэг одоо чирийн тавнууд динамикийн төлөвлөлтөнд суралцах бид одоо ингээд энэ сахал самаар заавал сахах ёстой гэдэг яагаад юм бэ гэхээр бурхан болохоор заавал одоо үндсэн сойрвол сахал байх хэрэгтэй. Сахал гэдэг юм бол юу сахна гэхээр буруу зүйлийг хорих, буруу үжлийг хорих, буруу явдал мөрийг хорих. Тэгээ буйны юм руу харуулдаг тийм замаар. Тэгэхээр ингэ сахал гэдэг учир нь юу юм? Энэ наснаа сахлыг сайн сахих юм бол бодисоплын самаар тэгээ нууц тэрний самаар энэ дээр тэр тавьжээ. За энэ хүмүүс 5 сахил ингийн хүмүүс энэ 5 сахил гэдэг гисэл хүмүүс 36 юм тэгээ 215 дагалдаас сахдаг гэлэн хүмүүс 250 тэгээ чонч гэлэн маавал 364 юм одоо нэгтсэн нарийнаар сахдаг. Энэ сахад учир нь юу вэ? Энэ ингээ сахихлаар энэ сахсын буйнаар ном хийх чөлөөтэй. Чөлөө учрын хүний биен дээр бол номыг хийх арга номонд ухаарах. За хэрвээ чи хэрэгтэй мэдчи тэрээр ирэхгүй байхад байхад ном хийгдэн гэр бүлтэй ном хийгдсэн саад гарна, арчид гарна, тутгуур гарна, ажил өөр юм гэхээ яг ном хийгсэн томд цаг гардаггүй. Яха гэр бүлийн асуудал юм уу, нөхөний асуудал нэг шийдвэрлэх гарахад нэлээд юм дээр саад гарчих учраас болов хэцүү байдаг. Тэгээд дараа төрөлтөн бол сахал сайн сахад болов тасах самаараа сайн сахад ариун цэвэрх хэлээр хөдөө удаалагд 17 төрөл юм уу? Одоо судар ясаар болов 17 төрөл явсан чинь одоо төсгийгээр явах. Тэгээд бол одоо ном сахал самаар бол сахагт бол ийм маш чухал. Тэгээд энэ сахал самарын дүүдээр бол одоо чи 6 баримтыг бий болгоход бол одоо бол маш одоо амар байдаг. Хамгийн гол дараа төрөлтөн чи тэгээд ном хийхэд бол номын өглөө идрэгсэн дараа төрөлтөн чи нэг ядуу зүдүү биш. Гэвч ядуу болох юм бол тэр амьдрахын тусдаа болоод ном хийх чөлөө алга болчихно. За тэгээд ном хийх талдаа бол ийм одоо нөхцөл бүтсэн. Тэгээд жимба сүчүн бүлэг одоо сахасан гэсэн юугаар бол дараа төрөлтөн 10 хануудыг төвч 10 цагаан буйнд ухаарах хамгийн одоо энэ сахасмаар гол юу гэсэн чиг бээр үлдэх 3 хилээр үлдэх 4 энэ гол юу энэ 4 энэ 7 гэж хөлж одоо энэ алдаад төгөө гарах учраас нэлээ гайхаж гитэлж байгаа юм байгаа. Энэ гайхаж гитэлж байгаа учраас бол тэгээд собаа гэдэг бол одоо төвчөртэй чамайг янзаараа муулах юм уу ямар зэрэг бид ууртай хүмүүс хүн цагнах юм уу гэд уулах гэдэг төсөөд төсвөртэй уулзах чаддаг.
Тэгээд зөнжиг гэдэг нь номдон бүртээ ном буйны ном систем суралцахад номын ажилтан болоо. Тэгээд бол хот төрлийн ажилтан бол хийх дуртай, чирмайлагтай, гिचэлтэй. Тэгээд самтан бол диаметр удаа сэтгэлээ төрөл бичлэг суудаг. Тэгээд бэлэг баримтын юунд ухаардаг. Энэ төрөл үедээ бол ийм болохоо буйн хов тавилан ордог учраас бол хамгийн эдгээр байхгүй байх юм болов дараа төлөвний ядуу газар төрчих юм болоо ном хийх хэцүү. Баян хансгийн юм төрчих бас номонд саа болно. Асхаас хамааргүй учраас бол дараа төлөвдөн бас жилийн өчрийн хүний бие олдох юм уу адус модох төрчлөө бас ном хийх цаг гардаггүй. Тийм учраас ч олон шалтгааны юу гэснээс учраас бол энэ сахас бол ийм их ач тустай орон орчны одоо нэлээ олон аюулгүй зовлоноос гэчлэхэд замааргыг энэ аргаас өөр арга олдоогүй гэхгүй орчноор хэвчлэх. Ийм учраас бол хүн тухайн үед нэг сахад савар өөрийн амлалт тэгээд бол ийм байдаг. Тэгэхээр энэ дэр бол багтлам цонхавь ламын болоод сахалсан орон талаар бол өчөөхөдтэй хомсонч бол алдаад тугийг гаргаагүй. Бодисатвын явдлын төр бий болсон. Тэгээд нууц тананд ухаарсан. Тэгээд өсөдрөөс тосны самаар бүр ингээ ухаарсан. Ийм явдлын игэл хүн болоо ерөөсөн чадахгүй. Бараг бүгдлэн цонхавланы энэ дэр унтчих 2-3 цаг юм уу тэр одоо түүний поваа даам гэх нөмөрт тэрүүндээ ингээд жамлаад унтахаас мань мэтийн одоо орж засаад тэгээд ингээд унтах болов бараг одоо жамлаад унтаа жохомжлох хийгээд 2-3 цаг тэгээд би намраа тэгэд одоо мөртэй теорийн домброхтод ингээд бичлэх хэд болов гадуул тухайн үеийн болов одоо буруу бодлон үзэн даруйдын төрний намчлаад арахгүй алдааг гаргаж явах болов ийм цаг үед байж